Би зүгээрээ гэдэг үгээр бүх зүйлийг халахалж зүгээр биш байсан ч зүгээр юм шиг царайлж битгий дэвчээрэй. Хэцүү байна, ядарч байна, чиний тусламж хэрэгтэй байна гэж хандаа хэлдэг байгаарай. Харилцаанд мэдрэмж гэдэг бол маш чухал байдаг. Хүн хайртай ханыхаа төлөө, үр хүүхдийнхээ төлөө хичээл зүтгэл гаргаж хэцүү байсан ч хэцүү биш юм шиг, өвдсөн ч өвдөг юм шиг явахыг хичээдэг. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг эрүүлэр давъя гэвэл энэ нөхцөл байдлын ард хамтдаа гарах нь чухал. Надад чиний төшиг тулгуур хэрэгтэй байна, халамж хайр хэрэгтэй байна, надад чиний энэ үг хэрэгтэй байна, үйлдэл хэрэгтэй байна гэдэг зүйлийг хандаа илэрхийлж, за нөгөө нь мэдрэмжтэйгээр за миний хань нэг жоохон ингэж энэ тал дээр хэцүү байгаад байгаа юм байна да. Би ингэх хэрэгтэй юм байна да гэдэг мэдрэмжийг үүсгэж аль болох хин хинийгаа тулсан, дүссэн, хин хиндээ нээлттэй юм харилцаа бүтээх нь чухал шүү. За нэг ялангуяа өвдсөн үед, нэмэлгийн асуудалтай үед, за дээрэс нь ажил дээр болсон, амьдрал дээр болсон ямар нэгэн хүнд асуудлын дараа хин нэгнийгээ түшиж тулдаг, хин хинтэйгээ ойрхон, хин хинтэйгээ нийцтэй ийм харилцааг үүсгэж явах нь бүхэл асуудлын хувьд их чухал байдаг шүү.